За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За энэхүү тэнцвэрийн тэгшитгэлийг ашиглан шулуун оруулын чиглэл тэнцвэрийг шилжүүлэхэд ямар зүйл нөлөөлөх вэ гэдэг жишээ бодлогыг хамтдаа гүйцэтгэе. Ингэхийн тулд бүгдээрээ өмнө нь үзчихсэн химийн тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйлс гэсэн ойлголтоо сэргийн саная. За тэнцвэр тогтсон үед гадны хүчин зүйл нөлөөлөхөд тэнцвэр уг хүчин зүйлийн чиглэлд үйлчлэлийг багасгах чиглэлд шилждэг. Үүнийг Ле Шателлины зарчим байна. За ерөнхийдөө химийн тэнцвэр тогтсон системд ер нь тэнцвэрт нөлөөлдөг хүчин зүйлс маань концентрац, даралт, температур маань нөлөөлдөг шүү дээ. За хамгийн эхлээд бүгдээрээ концентрац хэрхэн нөлөөлдөг вэ гэдгээс сэргийн санацгаая. За их утсын концентрацийг нэмэх болон бууруулах үед химийн тэнцвэр ба шулуун уруулын чиглэлд буюу бүтээгдэхүүн үсэх чиглэлд шилждэг байгаа. Тэгвэл бүтээгдэхүүн боцын концентрацийг нэмэх болон бууруулах үед химийн тэнцвэр маань боцох уруулын чиглэлд буюу их бодис үүсгэх чиглэлд шилждэг байна. За дараагийн нэг хүчин зүйл маань болохоор даралт байгаа. За тэнцвэр тогтсон системд хийн даралтыг нэмэх үед хим молийн тоо багтах тал руугаа тэнцвэр маань шилждэг бол даралтыг багасгасан үед хим молийн тоо ихтэй тал руугаа тэнцвэр маань шилждэг байгаа. За мөн даралт дээр их болон бүтээгдэхүүн боцын эзлэхүүн буюу молийн тоо тэнцвэр үед химийн тэнцвэр тогтсон системд даралт маань ер нь нөлөөлдөг вэ гэдгээ бас сэргийн санах хэрэгтэй. За дараагийн ойлголт маань температур байгаа. За химийн уруулын температурыг нэмэх үед экзотерм буюу дулаан ялгаруулах уруулын температурыг нэмэх үед боцох уруулын чиглэл шилждэг бол эндотерм буюу дулаан шингээх уруулын хувьд температурыг нэмэхэд шулуун уруулын чиглэлд химийн тэнцвэр маань шилждэг байна. За тэгвэл температурыг бууруулах үед дулаан ялгаруулах буюу экзотерм уруулын хувьд температурыг бууруулж өгөхөд шулуун уруулын чиглэлд буюу бүтээгдэхүүн бодис үүсгэх чиглэлд тэнцвэр шилждэг бол эндотерм буюу дулаан шингээх уруулын хувьд температурыг бууруулж өгөхөд боцох уруул буюу их бодис үүсгэх чиглэлд химийн тэнцвэр маань шилждэг гэсэн үг. За тэгвэл бас нэг химийн уруулд бас нөлөөлдөг нэг хүчин зүйл өгдөг шүү дээ. Тэр маань болохоор катализатор. За тэгвэл химийн тэнцвэрт катализатор маань нөлөөлдөг байна. За яагаад вэ гэхээр катализатор нь шулуун болон боцох уруулын хурдыг хоёуланган ингээд зэрэг хурдсгаж өгдөг учраас тэнцвэрт энэхүү ойлголт маань нөлөөлдөг гэдгийг бас санах хэрэгтэй. За ингээд өмнөх ойлголтуудаа ерөнхийдөө сэргийн санахаар энэхүү жишээ бодлогоо ажиллахад тэнцвэрийн ажиллалаа л да. За төмрийн нутаг нэмнэ гэдэг маань концентрацийг ихсгэж өгч ийн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор концентрацийг ихсгэж өгөхлөөр бүтээгдэхүүн боцын концентрацийг ихсгэж өгөхөөр энэ төмрийн нутгийг нэмжихөөр боцох уруул буюу энэ их бодис үүсгэх чиглэл рүү тэнцвэрчилж учраас хариулт маань буруу. За тэгвэл би хариултын хувьд авч үзье. Нүүрс хүчлийн хийн концентрацийг ихсгэх гэж шүү дээ. Энэ маань бас бүтээгдэхүүн боцын концентрацийг ихсгэж байгаа учраас мөн л адил боцох уруулын чиглэлд буюу зүүнтэй тэнцвэр маань шилжинэ. Тэгэхээр энэ маань биш гэсэн үг. За D хариулт нь яагаад биш вэ гэхээр даралтыг ихсгэх гэж байгаа. Даралтыг ихсгэх үед нэг хим молийн тоо багтаа тал руугаа шилжинэ гэсэн шүү дээ. За энэ чинь болохоор бүтээгдэхүүн боц малаар 5 мол гэсэн бол их боц маань 4 мол. Тэгэхээр даралтыг ихсгэх үед хим молийн тоо багтаа тал руугаа шилжинэ гэж байгаа учраас мэдээж бас хэрэг боцох уруул буюу их бодис үүсгэх чиглэлд тэнцвэр шилжиж байгаа учраас энэ маань буруу. И хариулт маань катализатор нэмэх гэж байгаа. Катализатор маань ерөнхийдөө болохоор химийн тэнцвэрт нөлөөлдөг учраас И хариулт буруу. За F хариултын хувьд температурыг нэмэх гэж байгаа. Температурыг нэмэхээр эмчэнэ бас л мөн ялгаагүй боцох уруулын чиглэлд тэнцвэр маань шилжиж байгаа учраас энэ хариулт маань бас буруу. За даралтыг бууруулах
гэдэг C хариулт маань зөв. Учир юу гэвэл даралтыг бууруулахад хий молын тоо ихтэй тал руу тэнцвэр тогтно гэж өмнө сэргээс асуусан шүү дээ бүгдээрээ. Тэгвэл энэ бүтээгдэхүүн буцсан маань хий молын тоо 5 мол, их утсынхан 4 мол учраас хий молын тоо ихтэй тал руугаа гэсэн учраас буцах шулуун уруулын чиглэл тэнцвэр маань шилжих байна. Тэгэхээр хариулт C хариулт нь зөв.